За өдрийн төргийн бизнес саунд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнес эмнэлэг редактор даваад орж байна. За өнөөдөр бас нэлийн чухал одоо юу гэдгийг харуугаар бол модонд орж байгаа сэдвээр ярина. Тэгэхээр ямар ч гэсэн зочноо танилцуулчих. Өмнө бас манай подкаст 2 ч удаа орж исэн. Олон улсын зэрэгтэй Самат коуч болормоо ирсэн байна. Өдрийн төргийн. За өдрийн мэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр ягаад одоо онцгой чухал сэдв гэхээр яг уу ерөнхийдөө битэрийн яриа бол яг ямар одоо гол агуулга дээр төвлөрөх үү гэхээр нэг өөртөө уулзахтэй гэдэг тэр ойлголтын талаар ярина. За энэ бол голдуу одоо нөө бизнесийн үүсгэн байгуулагчид удирдлагууд чиглэсэн юм ярилцлага байгаа. За тэгэхээр одоо яг уу энэ юм шинэ мэдлэгийн урсгал, шинэ мэдлэгийн систем ингээд орж ирээд байгаа гэж зүгээр би харж байгаа. За тэгээд Самат коуч гэдэг одоо гэж хин мэддэг тэр ярианы явцад бас ойлгомжтой болох гэж бодож байна. Тэгэхдээ энэ их сонирхолтой сэдв. Тэгэхээр эхлээд ингэж асуумаар л да. Яг сүүлүүд янз янзээр л ярьж байлаа те өөртөө уулзах эсвэл өөрийгөө хайрлахтай эсвэл ингээд юу гэдгийг амьдралыгаараа өөр зүгээр харах эсвэл одоо энергийн хуулийн үүднээс харах ч гэдэг юм янз янзээр ярьж байна. Тэгэхээр таних дээр бол өөртөө уулзах гэдэг энэ концепц бол нэлийн одоо утга агуулга өргөнтэй харагдаж байгаа. Энэ яг юу гэсэн үг болох юм те энийг ялангуяа удирдлагууд энийг юу гэж ойлгох хэрэгтэй гэдэг дээр яг хоёлоо ярил. За тий. Тэгэхээр бас сонирхолтой сэдв. Тэгээд энэ асуултыг асуусан маш их баярлалаа. Тэгэхээр бид нэр хүн болгоны дотор өөрийн нэг юниктэй өрмөц өгдөл байгаа тийм ээ. Тэгэхээр удирдлага хүн өөрөө тэр өрмөц өгдөл дотоод миний дотор юу байгаа вэ гэдгийг танихгүй юм бол үнэндээ хуулбар буюу хуучин зүйлийг л бид нийгэм гаргаж бүтээн. Гэтэл таны бизнес чинь өөрөө шин зүйлийг таниулах, бүтээлч байх, дараагийн төвшөнд өөр онцлог байх хэрэгцээ байгаа тийм үү? Энэ хэрэгцээг үнэхээр хангаж өөрийгөө одоо бизнесээ дараагийн төвшөнд хөгжүүлэх бол өөртөө уулзахаас өөр аргагүй. Тэгжээж таны жинхэнэ тэр дахин давтарчгүй өгдөл, потенциал, таны үнэт зүйлс тийм ээ бизнес чинь амилж эхэлнэ. За өөртөөгөө уулзна гэдэг нь юу вэ гэхлээр бид нэр завсарлага аваад дотгошоо ингээд чимээлээд миний дотор ямар бодол байдаг вэ? Ямар мэдрэмж байдаг вэ? Ямар сэтгэл хөдлөл байдаг вэ? Тэгээ энэ нь ямар хэвт ардстай боёо юу одоо ямар төрлийн бодлууд эргэлддэг вэ? Ямар төрлийн мэдрэмжүүд надад байдаг вэ? Тэ тухайлбал би өглөөгөө ууртаа эхэлдэг юм уу, дөгшиж эхэлдэг юм уу, эсвэл давчтаж эхэлдэг юм, эсвэл нэх гой жаргалтай эхэлдэг юм уу? Тэ? Тэгээ миний дотор өрнж байгаа энэ бодол нь ихэнхдээ одоо бусдын тухай байна уу? Эсвэл үнэхээр яг миний дараагийн хөгжил тийм ээ, миний ирээдүйн тухай, эсвэл би хинбэ тухай байна уу гэдэг ч юм уу тэ. Тэгэхээр бодлоо хэдүүлээ завсарлага аваад, анзаараад ажиглаж эхлэхээс өөртөөгөө уулзах гэлнэ. Тэгээ мэдээж энэ чинь гүнзгийрүүд нарийн явна л да. Эхний төвшөнд бол ингэж тодорхойлно. Тэгжээж бид нар өөрийн өрмөц жинхэнэ онцлогийг бизнес дээр гаргаж ирж амьлуулна. Тэгэхээр яг энэ маань ингээд нэг юм яг нэг удаагийн хариулт ч юм уу тодорхойлолтоор явсан гэд бүрэн ойлгох агуулга биш юм шиг санагдаад байгаа. Одоо нэг өөр нэг үнцэг байдаг шүү дээ. Одоо ингээд орчин үеийн нийгэм ингээд амжилтыг хэд шүтцсэн те. Тэр хэрээрээ хүмүүсийг ингээд бүр туйлдуулж яана гэд. Тэгэхээр ерөн зүгээр яг одоо юу гэдгийг амжилт гэдгийг одоо яг бизнесийн хүний хувьд те бас арай өөр өнцгөр ойлгох хэрэгтэй болоод байна шүү дээ. Энд дээр яхан тодруулж ярил. Тэгээ. Тэгэхээр амжилт хүн болгоны хувьд өөр багтай. Гэтэ бид нар ихэнхдээ амжилтыг эд мөнгө тэ эсвэл алдар нэрээр бодсон байдаг. Гэтэл жинхэнэ амжилт бол сэтгэлийн эрхчлөө, сонголттой байдал, эрүүл мэнд. Тэгээд цаг хугацаа цаг хугацааны эрхчлөө байна. Гэтэл бид нар бизнесээрээ дамжуулаад амжилттай амьдралыг бүтээх гэж байна гэж явахдаа өөрөө бизнесийнхаа боол болсон байдаг. Тэр нь би гэр бүлдээ зарцуулах цаг байхгүй, миний эрүүл мэнд аль хэдийн муудсан байгаад байдаг, өжиг өвчнөд болсон байгаад байдаг. Өөрөө бас би сонголт хийдэг, өөрийгөө сонгочих, би бизнесээ ороход төр зүр өөртөө цаг гаргачих гэхлээр бүх юм надаас хамааралтай байдаг. Би л зогсчул энэ бизнес зогсчихно гэд тэгтэл үнэндээ амжилтыг бүтээж явах чахта өөрөө амжилтгүй нэгэн болсон байгаа бид нар харж байгаа шүү дээ. Тэр дундаа бүр өөрийгөө алдсан, тийм ээ, эргүүлэнд орсон. Ягаад гэвэл өөрөө жоох юм бүтээгээл амжилттай болоод ирэхийн цагт бүх юм өөрөөс ч хамаарал ихэн шаардсан, тийм ээ. Би зогсчул миний одоо хүмүүс сална, одоо би салангаа тавьж чадахгүй болчихно, тийм ээ. Би зогсчул бизнесээ урсгалаа зогсчихно гэд зогсох боломжгүй ирэхгүй болсон байна гэдэг, тийм ээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ амжилт биш. Энэхээр жинхэнэ амжилтыг бүтээе гэвэл зогсолт хийгээд хашаа ухраад тэгээ яг магадгүй ингээд подкаст үзэж байгаа л одоо яг ингээд ухраад зогсолт хийгээд амьсгалаа уртаар гаргаад тэгээ уртаар гаргаад зогсолт хийгээд яг ингээд анзаараад үзье. Тэгээ анзаараад үзэхийн цагт маш их тухгуудал бий болно. Ягаад гэвэл зогсолт хийнгүүд нөгөө бие чинь стресстэй өртсөн байгаа да. Стрессийн гормон те одоо кортизол, адреналинд өөрчлөсөн байгаа зогсчих юм бол яг үнэндээ
бүх юм нурна гэд асар их айдас ард нь явж байгаа. Тэр бүхнийг мэдэрнэ аахгүй. Тэгэхээр асар их тухгуйтал бий болно. Хэрэг тухгуутлаа даваад өөртөөгөө уулзаж чадах юм бол уг нь цаа талд нь юу байгаа гэхээр том зургаар нь хараад энэ чинь миний хувьд амжилт авахгүй юу? Миний өнгөрсөн одоо амжилт гэж харж ирсэн зүйл чинь зүгээр л миний хуучин бодол, хуучин сэтгэлгээ, хуучин үйлдэл дээр тулгуурлаж бүтээсэн зүйл болохоос биш одоогийн миний надад хүсэж байгаа зүйл биш юм байна. Тэгвэл би амжилтыг шинээр бүтээе. Амжилтыг шинээр бүтээгвэл яах вэ? Цоошин мэдээллийг, цоошин бодлуудыг, цоошин мэдрэмжүүдийг оруулж ирнэ. Учир нь эхлээд одоо миний үзэл бодол байдаг. Дараа нь миний сэтгэл бодол байдаг. Тэгээд сэтгэл хөдлөл дагаад үйлдэл хийгээд тэр үйлдэл чинь давтагдахлаараа амьдралын үр дүн бий болдог мөн үү? Тэгэхээр зогсолт хийгээд амьсгалаа уртаар гаргаад үнэндээ би энэ амьдралыг бүтээхдээ үдэг хүртэл ямар ихтгэл үнэмшил тийм ээ юуг үнэн гэж бодсон учраас одоо бүтээчихсэн байна. Тухайлбал би амьдрал хатуу юм аа. Бизнес их чи угаасаа хатуу байдаг. Бүх юмаа золиослоо зүтгэхгүй юм бол угаасаа амжилтанд хүрэхгүй. Гэт иймэрхүү хатуу үзлэр би өнөөдөр бизнесээ босгосон бол яг л тэр байдалтайгаар амьдарч байгаа. Тэ? Үнэхээр хатуу гэж итгэж байгаа бол хатуу л юм. Үнэхээр бизнесээ амжилттай болгоё гэвэл би бүх юмаа золиослох хэрэгтэй гэж бодож нэг мэтгэд бүх юмаа золиослоо. Харилцаа, гэр бүл, эрүүл мэнд тийм ээ. Тэгэхээр энэ юмаа эргэж харах, зогсолт хийх боломжийг өөртөө бий болгоод тэгээд цоошин мэдээлэл, цоошин мэдрэмж, цоошин бодлуудыг оруулж ирэхэд өөрийгөө тасалж болох учиртай. Гэхдээ энийг зогсолт хийхээс нааш боломжгүй байхгүй. Яагаад гэвэл завгүй амьдралынхаа цикл төрчихсөн байна. Тэ би зогсчвол бүх юм орчно гэж бодоод байгаа. Тэр цикл дотор ямар ч шинийг оруулах орон зай байхгүй. Шинэ мэдээлэл орж ирэхэд тарих шууд төгшөд. Юу яриад та надад ямар ч шинийг боловсруулах эрч хүч байхгүй байна, тийм ээ? Орон зай байхгүй байна. Тэгэд хуучнараа давтаад ингээ явж байгаа цагт дахиад бодол маань дандаа юм амиа арах цаахал болчихж байгаа хөө. Энийг яаж тавах вэ? Яах вэ? Яаж тавах вэ? Тэ? Энийг шийдэл нь юу авах вэ гэд зогсоод ухамсартайгаар сонголт хийх боломж байхгүй байдаг. Тэгэл нэг мэдгээд амжилтын ханаас зүтгээд байгаа юм шиг боловч нэг л газраа эргэлдэг. Нөгөө 5 дахин өсөх 10 дахин өсөлт хийх боломж авахгүй. Тэ. Өмнө нь нэг хэдэн жилийн өмнө өсөлт хийсэн тэрэн дээрээ л гацсан байгаа байхгүй. Тэгэхээр амжилт гэдэг бол дахин хэлэхэд одоо бид нар ойлгож штэ. Амжилт гэдэг бол нүдэнд харагдаж байгаа тэр мөнгө эсвэл алдар нэр биш юм байна. Жинхэнэ амжилт бол сэтгэлийн хэрэгчлөө. Сонголттой байдал, цаг хугацаа. Гэтэл өнөөдрийн амьдралын хэв маяг ялангуяа ажил хэргийн орчинд одоо нэг завгүй гэдгийг нэмэлчин тийм орон зайг бол үлдээхгүй байгаа л шүү дээ тийм. Одоо нэг энэ үхэр цусаг гэдэг нэг амт юм байдаг шүү дээ. Ингээл юм дээр өнгөрөөл эргээд байдаг тий. Тий. Тэгэхээр яг хуу бас нөгөө нэг янз янзын судлаач биш тийм нэг юм санаа байдаг ингээд ялангуяа орчин үеийн одоо нэг амжилт шүтсэн хэд шүтсэн нийгэмд хүү ингээд амьдралын ямар ч салбарт ингээд ийм одоо ухамсарын төвшөнд бодол сэтгэлгээний төвшөнд ийм нэг тодорхой темплейт орчдөг юм байна л да. Ингээд загварын дагуу яваад байдаг тий. Дайж бүр ингээд юу одоо 70 ухамсарын төвшин ч гэсэн ингээд ийм тодорхой загварт орцсон. Таны хэлснээр нөгөө нэг өөр мэдлэгийн урсгал руу шилжих боломж байхгүй болсон. Ингээд тэрийг анзаардаг ч гоо тий. Тэгээд шинэ юм санал болгохоор ингээд одоо дургуус хүлээж авдаг автоматар тий. Тэгэхээр одоо юу гэдэг энийг ийм тэр үхэр цусах шиг болцсон циклээс ирнэ яаж яах вэ тий. Одоо яг та зогсолт хийх хэрэгтэй л гэн л дээ. Гэхдээ энэ бас тийм амаргал биш байх гэж бод тий. Яг санаатаагаар яаж тэр нэг юм одоо циклээс зогсоох вэ гэдэг юм үү тий. Яг юм хүн амын ер нь 99% яг энэ хуучин хэв дарцсараа буюу нэг л юм давтаад байна шүү дээ тий. Амжилт гэдгээ би бага насандаа амжилт гэдэг чинь ганцхан мөнгө юм гэж бодсон байж болох байхгүй тий. Аав ээжигээ хараад ч юм уу тий. Тэгэхээр тэр бага насандаа олж авсан ихтгэл үнэмшил амжилтыг тодорхойлсон бодол тийм ээ. Тэрийг шинээр бодоогүй хуучин хүмүүсийн хэлснээр тодорхойлсон байгаа мөн. Тэр тодорхойлолтоороо үхэр цусах шиг ингээ яваад байна мөн. Тэгээ яваад байна. Тэгээ хүн амын 99% үндэ туйл татлаа явж иж дараа нь шин сонголтыг оруулж ирэх гэдэг. Учир нь зогсолт хийгээд энэ нэг л биш боллоо шүү. Өөр бай гэдэг сонголтыг оруулж ирэхэд хүнээс ухамсар ажиллах хэрэгтэй болдог. Ухамсар ажиллахын тулд стрессийн циклээсээ түр гараад бүх юмыг том зургаар нь хараад гуйных одоо гэдэг нэг тийм гав ганцаараа байх ч юм ингээд өөртөө уулзах хэрэгтэй бол. Гэтэл тэрийг цагийг гаргаж чадахгүй дахиад хурцсах шиггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм циклдээ автчихараа хүн туйлдлаа явж ижил баг 99% туйлдлаа явж иж гарцгүй болж иж
шин сонголтыг оруулж ирдэг. Тэрний удгийн эрүүл мэндийн хувьд бүр дороотж байгаа тий. Зүрх одоо ингээд баг эмнэлэгт хөвтчихийч тий. Дараа нь үртэйгээ уулздаг юм уу? Эсвэл мөнгөө дандаа л нэг л байдлаар одоо бизнесээ нэг л буруу юмд хөрөнгө оруулцдаг. Тэгээ нэг л юмаа тавтаад байдаг. Тэгээ бүх юмаа алдсныхаа дараа бүх юм байхгүй юм жаах. Одоо тэгээд өөртөө нүүр тулахаас өөр аргагүй болж байгаа. 90% бол гарцгүй болсон хойно л өөртөө уулзаж нүүр тулж тэр нэг юм завгүй хэв дарцаасаа гардаг. Зогсолт хийдэг. Анзаардаг тий. 1% хэрвээ та proactive буюу урьдчилт төрүүлж өөрийгөө бэлтгэж явъя гэвэл 1% нь бол үнэхээр хийж чаддаг. Тийм хүмүүс бол үргэлж амжилтыг шинээр бүтээж байдаг. Жил болгон бараг 6 сар тутам өөрийгөө шинчилж бүтээж байдаг. 6 сар тутам өсрэлт хийх боломж байдаг. Өнгөрсөн 1 жилийн өмнөх болормаа одоогийн болормаа шалгамд байх те. Яриад цэглэрээр өөр болж байгаа те. Тэгэхээр үнэхээр бид нэр санаатаагаар одоо зориудаар цаг гаргаж, зориулалт гаргаж өөртөөгөө уулзаж энэ их завгүй амьдралын тойргоос гараад ухамсартайгаар сонголтыг оруулж ирэх боломж бий. Тэгэхээр тэр бол зөв шийдвэр байдаг те. Тэр шийдвэрийг гаргах хэсэг нь танаас хамаарна. Гэтэ тань үргэлж сонголт байгаа. Тэгээ яг энэ сонголтыг хийж чадвал нэг маш гоё байдаг л да. Квант физик талаас ч тэр одоо эртний мэрэгэн ухаанд ч бас одоо кабала заадаг буддизмд бас ярьдаг тийм ээ. Ухамсар зөвхөн бүтээдэг. Ухамсарал зөвхөн бүтээдэг. Тэгээ бид нар бүтээж гинэ гэж бодоод завгүй байгаад чи бүтээгээгүй байхгүй зүгээр л өнгөрснөө давтчихсан байхгүй. Тэнд ухамсар оролцоогүй. Ухамсар оролцохын тулд бүх юмыг нас авсарлага аваад том зургаар нь харах хэрэгтэй бол. Анхаарал чинь ингээд яг энэ газараа байна. Гэтэл бид нар анхаарал тавтахгүй юм байна шүү дээ. Тийм нөгөө ухамсар ажиллахгүй байхгүй. Тэгэхээр ухамсар ингээд тогтоод яг даваад орж ингэж хараад орчноо ингэж хараад ханцглаа гаргаад эн чи юу үлээ гэд эргцүүлээд бодно. Тэр үед ухамсар ажиллаж байгаа. Тэр үед та шинээр бүтээх боломж орж байна. Энээс өмнө бол дандаа л өнгөрснөө давтаал нэг л газараа байгаад. Энэ бол амжилт биш. Энэ бол зүгээр л харахны тойрог, стрессийн тойрог. Тийм. Өнгөрсөн гэдэг дээр би бас нэг зүйлтэй холбож тодруулж асуумаар гана. За одоо ингээд би зүгээр яг одоо манай үеийнхний те за 80-аад оныхон ч гэдэг юм уу 90-аад оныхон ч баг илчиж болох хэрэгтэй. Ингээд тэр үеийг харахаар нөгөө өссөн орчин маань одоогийн хүүхдүүд өсөж байгаа орчноос арай өөр. Яг одоо материалын талаасаа нэлээд бас асуудалтай тийм орчинд байсан. Аав ээж маань тэр талын юмыг зохицуулах гэдэг бол одоо нөгөө нэг сэтгэл зүйн талын ч юм уу юмнуудыг анхаарах нь сөхөн байгаагүй тий. Тэгэхээр яг нөгөө нэг хүн чинь бол ирэхэд юм одоо өнгөрсөн үеийн янз янзын юм нэг одоо өгөгдлүүдийн цуглуулгал байгаа шүү дээ. Тэр нэг бидний өдөр тутмын арын шин тэр нэг зан төлөв шийдвэр гаргалтыг бүгдийг тодорхойлоод тэг өнөөдөр харахаар бид нэр ингээд ийм өнгөрснөөс үлдсэн тэр одоо юу гэдгийг янз янзын өгөгдөл дээр суурлаад айгүй тийм одоо үйлдэлүүд гаргаад байгаа юм шиг санагдгийг. Гэтэл энэ маань нөгөө нэг юм одоо юу гэдгийг би өөрийгөө төсөл гэж үзвэл өөрийгөө тийм шал бүтээлч өнцгөөс бүтээх юмыг мань саад болоод байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр өнгөрсний тэр нэг юу гэдгийг одоо янз янзын одоо сөрөг өгөгдлүүдгээ хэлчихээ л да тийм соёлын, нийгмийн, эдийн засгийн одоо хүмүүжлийн сашинч гэдэг юм уу тийм. Тэр бүгдээс бас юу гэдгийг жаахан бас юм нэг юм одоо өөрийгөө одоо цэвэрлэх гэж хэлэх нь хаашаа тий. Гэхдээ юу гэдэг яриа жаахан тэрийг ойлгож хүлээж авах гэдэг юм уу? Өнгөрсөнтэйгээ яаж ажиллах вэ гэдэг дээр та бас юу хэлэх вэ? За өнгөрсөнтэйгээ ажиллахын тулд одоо цагтаа ажил. Өнгөрсөндөө автаа дурсамжиндаа автах юм бол бидний тарих бэстгэл чинь өнгөрсөн одоо ирээдүг ялгадаггүй учраас яг л тэр хуучнаа дахин давтаж амьдраад байгаа байдал орчдөг. Тэгээ нөгөө хуучин өмнө нь мэдэрчсэн тэр цөхрөөл ядуу байдал одоо сэтгэл дутуу байдал ганцаардал ингээд хүнд мэдрэмжиндээ автаад одоогийн амьдрал нь яг тэр мэдрэмжийг чинь бүрхэж аваад мэдрэмж чинь одоогийн амьдралыг чинь бүрхэж аваад өнгөрснөө амьдраад байгаа юм шиг байдалд орчдөг учраас өнгөрсөндөгөө ажлыг гэвэл одоо цагтаа бол одоо процессинг хийж буюу одоо цагтаа ажил сурах хэрэгтэй. Тэгэхээр бидний өөрөөр хэлбэл бие маань одоо цагтаа байх нь. Тэгэд өнгөрснөө тэр хүнд хэцүү байдлуудыг бодоод ирэх юм бол шууд бидээр реакц үүснэ. Тэрийг бид нар бидээр өсөж байгаа реакцэн дээр ажиллахыг самаадаг гэж хэлээд. Тэгэхээр яаж ажилдаг вэ гэхлээр за тухайлбал бид нар өдийг хүртэл амжилтыг одоо материалын өнцгөр харсан байна. Мөн үү? Яагаад гэвэл үнэхээр нийгмийн том шилжилт явагдаад материалын зүйлсийн араас бидний аав ээж гараа тэмцэхээс өөр аргагүй байсан байхгүй тий. Тэгээд өсөн тойрны хувцастаа бид нар материалыг хэд байлгч маш чухал юм. Энийг бүтээж ижил амжилт бий юм байна штэ гэдгийг ойлгоцсон мөн. Энийг бид нар буддизмд ч тэр хувь хүний хөгжлийн салбарч
тэр limiting belief хязгаарлагдмал итгэл өмжил одоо хатуу үзэл гэж хэлдэг. Амжилт бол эд баялаг юм а гэдэг хатуу үзлийг дотроо бий болгоцсон. Тэрний цаадалах мэдрэмж нь өнгөрсөнд яах нь нэг тийм бусдаас дутуу байгаа байдал, нэг л үлссэн, цангасан, тэ эсвэл нэг юм одоо зөндөө ингээ бизнесийн хүмүүстэй ажиллаж байгаа чинь тийм гадуурхагдсан, эсвэл нэг юм унхаа хавцтай явж исэн ч юм уу мэдрэмжүүд байдаг байхгүй тий. Бусдаас арай дутуу байгаа юм шиг мэдрэмж тийм. Тэр мэдрэмжтэй одоо цагтаа ажиллана. Ингэхдээ тэр нэг жоохон дурсамжийг бодоод эхлэхийн тулд бидээр ямар реакц үүсэж байна гэд үсч. Тэр чинь дотор нэг юм одоо хоригдлогдсон л байгаа тийм. Хоригдлогдсон байгаа байхгүй. Тэнгүүд ингээд яг хэрвээ ингээд зогсолт хийгээд анзаараад үзэх юм бол сэж чангарах, тэ эсвэл ингээд нэг эрүү чангарах ч юм уу ингээд бидээр юм чангарл гэж байдаг. Тэр чангарал чинь ерөөсөө ингээд бие ингээд чангалаад үзтээ. Тэнгүүд чинь юу ч хүлээж авахгүй хат болчихж байгаа зү. Хатуу үзэлтэй ингээд баригдчихж байна тийм үү. Тэр өнгөрсний мэдрэмжтэй баригдаж чангалчихж байгаа. Энэ тохиолдолд шинийг хүлээж авах марч боломж авахгүй. Шинэ баялаг, шинэ амьдрал, шинэ мэдээлэл те шинэ инновац хүлээж авах ямарч боломж авахгүй болчихж байгаа. Тэгэхээр өнгөрсөндөө таны хэлсэн шиг өнгөрсөндөө үнэхээр бид нэр тэр мэдрэмжийг бидээр байгаа мэдрэмжийг суллаад өгөх юм бол за суллыг гэх юм бол одоо тухайлбал зогсолт хийлээ, мэдэрлээ, магадгүй ингээ мөрөө хөдлөглөө амьсгалаа удаанаар гаргалаа, түр зогсолт хийлээ. Дахиад урсгал гарч ирмэн үү? Тэр чинь хүн мэдрэмж учраас нэлээд өндөр идэвхжүүлэлтэй байж болох нь шүү дээ. Тэгэх юм бол дахиад бие одоо юу гэдгийг баруун зүүн догшоод арай удаан байлгаа ажиллаад ч юм уу те. Тэгтээ гол юм нь яах нь тэр мэдрэмжтэй хамт байх. Хамт байхдаа бага зэргийн үүсэхгүйгээр ингээ те. Яг үүсэхгүйгээр утга өгөхгүйгээр. Утга өгөхөл энэ намайг өстой ингэсэн байхгүй юу? Намайг аав ээж ингэсэн байхгүй тэгсэн биш. Ямар ч утга өгөхгүйгээр тэр дурсамжийг ботхын төдөд миний бие дээр ямар реакц үүсэж байна? Хүртгүү мэдээлэл үүсэж байна. Тэрэн дээрээ сайхан дэмжлэг үзүүлээд аваа гаргаа. Одоо бид нар чи амтан байхгүй юу те. Аваа гаргаад хөдлөөд ингээд амьсгалаа гаргаад ингээд өрхийн цагт нэг гой хөлс гараал ингээд тавираад ирэх байхгүй. Тэр үед бид нар өнгөрснөөсөө чөлөөлөгдөж байгаа. Тэгэхэд өнгөрсөн чинь одоо цагт өнгөрсөн чинь танаар дахиж амьдраад таныг амжилтнаас чинь хойш татахгүй болчихж байгаа байхгүй. Тэр хатуу үзлийг тэрний ард байгаа өнгөрсний тэр сүрстгэл хөдлөлийг тайлчж байгаа. Тэр сүрстгэл хөдлөл чинь яг үнэ юм чангалаар л мэддэг. Тэр юм булчингийн чангаралтай, зүрх судасны юмтай ингээд энэ үе физиологийн хэлбэрээр хэлбэрж байгаа. Физиологийн хэлбэрээр юм баггүй юу тийм. Ийм юм байхгүй болчихж байгаа. Ингээд дэлгэрээ тавина тийм. Тэгээ илүү их өөрөө хатуу матер байгаа хүний бие хатуу үзлээсээ энэ хүртгүүн энэ чангарлуудаасаа зангирлуудаас трома гэж үгүй чангарлууд тахгүй амьсгал төгжидэд хатуу болцсон байгаа байдал. Тэгээ хөнгөө нэг өнгөрсний дахин ярьж автахгүйгээр зөөлөн хөдлөөл ингээл урсгаал уухийн цагт үнэндээ бие чинь хатуу матер байхаа болоод илүү их энерги мэдээлэл болж байна. Илүү их энерги мэдээлэл болоод хувирхын цагт зөөл рүү сулраад ирнэ. Тэгээд энд байгаа нөгөө зүрх гэдэг зүрх сэтгэл чинь арай ингээд гараад ирнэ аахгүй. Гэтэл стрессийн циклд байгаа тохиолдол тийм үү. Ингэсэн байгаа тохиолдол чинь нэгдүгээрт мэдрэмжээ мэдрэхгүй. Надад мэдрэмж байхгүй. Юу яриад байгаа? Би мэдрэмж өндөртэй хүн биш. Та нэг өөрийгөө чанаад үзтээ, өөртөө уулзтаа юу ч байхгүй. Яагаад юу ч байхгүй? Яагаад гэвэл чангарсан хэвээрэл байгаа байхгүй. Яг зогсолт хийгээд өөртөө уулзахгүй. Тэ? Үнэндээ хүн ингээд хурдан завгүй байдалд автаад байгын цаана тухгүй мэдрэмжсээ цугтаагаад байгаа. Сүр сэтгэл хөдлөлөөсөө цугтаагаад байгаа. Нэгэн цагт надаа бусдаас дорой мэдрэмж би авч исэн. Тэр мэдрэмжийг дахин хизээж мэдрэхгүй тул би завгүй байгаа. Завгүй байх юм бол тэр мэдрэмжээс таслагддаг. Ягаад гэвэл тарих тэр их завгүй байх хийх юм чинь аюул гэд үзчихдэг. Тэр аюулыг даван туулахын тулд бүх мэдрэмжийг хаачиж байгаа. Бааваа төгдөж байгаа үед яг мэдрэмж арайлаа надад жаргалтай, надад гонхтой байна. Ингээ яриа суухгүй шүү дээ. Тэр орчин үеийн нийгэмд хүний тарих тэр бааваа төгдөхт мөн үү? Эсвэл энэ ажлын араасаа гарч ирж байгаа тэр шаардлагуудыг хоёрыг нэг л гэж үзнэ. Ялгаатай гэж үзэхгүй. Адилхан физиологийн хариу үйлдэл бий болдог. Энэ бас нэг ийм үнцэг байгаад байна. Одоо рационал сэтгэл гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Энэ бол одоо нөгөө илүү интеллектуал амьдралын тухай тий. Гэтэл цаана одоо юу гэдэг emotional амьдрал гэж байна. Бүр spiritual амьдрал гэж байна. Физиологийн амьдрал бол бас нэг хэлбэр тий. Хүн чинь юм одоо юу гэдгийг дөрвөн юм амьдралын урсгал дотор гэх юм эсвэл энерги урсгал гэх юм уу.
Гэтэл одоо ингээд тэр нэг интеллектуал тал нь буюу одоо хэтэрхий рационал сэтгэлгээ линк өстой тийх өстой гэж бүх юм дээр юм ордер юмх зэгс байх өстой гэдэг ингээд нэг чангалал яваад тахаар бусд нь мартагдаад яачдаг гэдэг ийм үнцэг байгаад байгаа. Тэгэхээр заримдаа бас юу гэдгийг тэг зөвхөн рационалаар ингээд бүх юмыг шийдэхээс илүү тэр нэг эмоционал урсгалыг нээж өгөх ёстой гэсэн санаа яваад байна. Зөв үү те? Мөн тий. Бид нар чинь өөрөө бид нар ингэж рационалаар сэтгэж байгаа гэж бодож байгаа боловч бүх үйлдэлээ мэдрэмжээ дагж л хийдэг. Мэдрэмжээрээ л хийдэг. Та рационалаар сэтгэж хийж гинэ гэхдээ арт талд чинь айдас уур хилэн бухимдал эго л байгаа байхгүй. Тэ тэр мэдрэмжүүдээр дамжуулж бид нар үйлдэл хийж байгаа. Одоо бизнес шийдвэр. Тэр гэхдээ тэр бол мэддэггүй. Тэр нэг ингээд асал болцсон. Тухайлбал судалгаа хийдэг байхгүй. Эрэгтэй хүн илүү их рационал сэтгэлгээ талдаа гэж ярьдаг мөн. Гэтэл эрэгтэй хүн мэдрэмжүүдийг сэтгэл хөдлөлийн судлаад үзэхлээр ганцхан сэтгэл хөдлөлийг л илэрхийлдэг. Уураас өөр юм байхгүй. Тэ. Юм илэрхийлэх юм бол надад уур л байгаа. Өөр мэдрэмж байхгүй. Яагаад гэвэл тэрийг л мэднэ. Тэ. Гэтэл рационал сэтгэлгээ чинь уурын цаана юу гэдэг вэ гэхлээр айдас. Бүр айт тэр рационал сэтгэлгээ уурын цаана бүр гүндээ байдаг гэхлээр гүн ичгүүр байдаг. Нэгэн цагт би эрэгтэй хүүхдээр тэ тухайлбал нэгэн цагт би мэдрэмжээ илэрхийлсэн чинь асар их ичгүүртэй байдалд орсон байхгүй тий. Эрэгтэй хүүхд уйлж болдгоо. Юу яриад гоншигнаад байгаа. Чимээгүй бай. Хүчтэй бай. Чи хүчтэй авахгүй болохгүй. Гоншигнож болохгүй. Дуугай тий. Тэгэхээр мэдээж мэдрэмжээ хаах хэрэгтэй болж байсан. Тэгээд одоо том болсон баг. Одоо жинхэнэ өөртөөгөө уулзаад энэ программыг буюу энэ хэв дардас энэ хатуу үзлэр бид нар өөрийгөө босгочихжээ. Одоо та бизнесээ өөрийгөө дараагийн түвшинд аваач гэвэл энэ программыг эвдэх хэрэгтэй болно. Ганцхан уур гэдэг сэтгэл хөдлөлөөс халаад цаа талд чинь надад бас нэг юм бухимдал байт юм байна. Тэр чутга надад гониг байт юм байна. Гонгийг мэдрэхээс айгаад байгаа. Гэтэл жоохон гонаал ганцаардаал суугын цагт амьдралын шин утга учирыг бодож эхэлдэг. Миний амьдрал юу чухал юм бэ? Миний зүрх сэтгэл юу хүсдэг вүлээ гэдэг ч юм уу те. Тийм асуултууд орж ирж штэ. Тэр асуултыг асуух завгүй яваад байна те. Тэгэхээр рационал сэтгэлгээ бол нэг талаараа зүгээр цогтолт. Өөрөөсөө цогтож байгаа цогтолт. Тэгээд та рационал сэтгэлгээгээр л ганцхан итгэдэг бол үнэндээ 5% чадамжаар авч. Бүх мэдрэмжээ хаачаад тэг зүүн совингаа хаачаад энээс доош бүх юм хаачаад энээс доош алт эрдэнэс байгаа. Тэрийг бүгдийг хаачаад шийдвэрээ рационал сэтгэлгээр яхна ингэн тэгин тэхгүй бол ингэн тэгнэ гэдэг ингээд суугаад байна штэ. Гэтэл ингээд сулраа зөөлрөөд хамсалаад үсгийн цаана маш гоё зүүн совин мэдрэмжүүд бай. Тэр зүүн совин мэдрэмжин донд мэдрэмж чинь зүрх сэтгэл нэгтгэл гарч ирнэ. Магадгүй рационал сэтгэлгээг давхад эхний асуулт бол магадгүй. За миний толгой энийг хүсэж байгаа юм. Толгой ингэж шийдэх юм байна. Тэгвэл миний зүрх сэтгэл энийг яаж шийдэх вэ? Анхаарлаа зүрхэндээ авчираад одоо ингээд яг анхаарлаа бүр доош нь буулгаад зүрхэндээ авчирж агаад зүрхэн дээрээ гараа тавих жоохон хитрхи эмзэг мэдрэмж төрүүлж магадгүй мөн. Тэгэхээр анхаарлаа зүгээр зүрхэн дээрээ авчирж байгаа хин ч анзаарахгүй шүү дээ. Хамсгалаа ингээд сулж агаад энэ шийдвэрийг миний зүрх сэтгэл гаргавал яаж гаргах вэ? За миний толгой энийг ингэж гаргаж байгаа юм. Рационал сэтгэл ингэж гаргаж байгаа. Тэгвэл нөгөө дотор хүний сонсгоо тэгээд идэх шүү дээ. Гэ бодоод үзвэл өөр хариулт гарч ирнэ. Зүрх чинь өөрөө үнэндээ хамгийн хүчтэй хэрэгтэй байхгүй. Өдийг хүртэл бид нэр тархил хүчтэй мэн гэсэн ч үгүй. Тархиндаг цахилгаангүйдэл нь electrical activity те цахилгаангүйдэл нь зүрхэнтээс 60 дахин бага. Зүрх тархинасаа 5000 дахин илүү энерги үлдүүлдэг. Тэгээд бяцлаглаарч тэр одоо саматаг энэ ангаалтуудын тийм миний хөтөлбөрүүдээр яадаг гэхлээр анхаарлыг доош нь буулгаад маш хөнгөнөр нэг их хүчтэй эмзэг мэдрэмжийг төрүүлээл янз янзаар нэвтэхгүйгээр тэ хитрхи эвдэхэр рационал сэтгэлгээ чи хитрхи эвдүүлчмээргүй байгаа байхгүй тэ тэгхгүйгээр нэг жоохон доош нь буулгаад зүрх рүүгээ ингээл анхаарал хандуулаад тэгэл зүрхээ ингээл сайхан дурсамжаараа төвчүүлж агаад тархи руугаа энерги илгээгээл ирэхин цаг тархи яг энерги хүлээж аваад дүүрээл ирдэг байхгүй. Тэгэл тархи дүүрээл ирэхин цагт нөгөө 6 дахь мэдрэх үү 6 дахь мэлмийн нэгдэж шин. Тэгэхээр ирэхээр чи нөгөө дээд биеэсээ тийм ээ энергийн дээд энергийн их өсрөөс бас мэдээлэл хүлээж авна. Тэгэхээр чин бизнесийн шийдвэр ер нь ингэж шал хандгал байхгүй. Бид нар мэдээлэл хүлээж авдаг их өсвөр одоо антина ингээд дарцсан. Тэ? Тархин ганцхан рационал сэтгэлгээр ажиллаж байгаа тохиолдолд мэдээлэл хүлээж авах антин байхгүй.
Тэгээ зүрх сэтгэл унтаа байдалтай. Зүрх сэтгэл унтаа байдалтай байхаар чинь нэг л тийм гундуу. Нэг л баяр хөөрг. Бизнес эрхлэгчнээ нэг гонигтай болцсон баяр хөөрг болчдогтай ингээл те. Одоо хүүхэд бол ингээд хүн хүүхэд байхтай тий ерөөхдөө янз янзын гой мэдлэгийн тийм ертөнцид нээлттэй байдаг те ер нь тий. Гэтэл юу гэдгийг баг бахаас бидэнд ингээд эцэг эхийн ч юм уу орчин ч юм уу за сургууль ч юм уу ер нь нийгэм нь ингээд тодорхой ингээд түрүүний тэнээс хэв дарц буюу тэр нэг темплейт зохицох мэдээллүүдийг л чихээд байдаг те ингээд хэрэгтэй хэрэггүй мэдэхгүй те. Яг тэгээд хитрхи олон жил ингээд яг тэр нэг юм одоо хөндлөнгийн хүчээр орж байгаа мэдээллүүд дарагдаад ирэхээр яг нөгөө өөрийн хэм байх ер нь өөрийн зориг үнэт зүйлс мөрөөдөл гэдгээ мартаад эхэлдэг. Тэгээд том болсон хойноо одоо юу гэдэг өөрийнхөө зорилгоор яваад байна гэж боттол ингээл бусдын одоо зорилгоор яваад байсан болж таардаг те. Тэгэхээр юу гэдэг яг тэр нэг одоо өөртөө угуулсах гэдэгтэй бас холбогдох байх л та. Яг энэ миний зорилго мөн үү, миний үнэт зүйлс мөн үү, миний явах цам мөн үү гэдгийг яаж таних вэ? Яаж таних вэ? 95% бид нэр далд ухамсартах мэдээлэл буюу яг таны хэлсэн шиг хүмүүс шүүлтүр үгүй миний одоо раснаа сэтгэлгээ чинь шүүлтүр байхгүй. Раснаа сэтгэлгээ хэрэгтэй шүүлтүр. Энэ шүүлтүрийн систем хөгжөөгүй байгаа үед хүмүүс амьдрал юм байд юм аа. Мөнгийг ингэж болд юм аа. Чи ийм хүн байх ёстой шүү гэдэг ингээд янз бүрийн үзэл бодлуудаар намайг барьцсан. Шүүлтүр үгүй учраас би үнэнгээ хүлээгээд авсан. Яг энэ үнэн юм байна хүлээгээд авсан. Өөрөө бүтээсэн юм шүү дээ. Тэгээд яг одоо жинхэнэ би өөрөөрөө энэ бүхнийг бүтээгээд байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Тэрийг танихын тулд нэлээд юм болно. Нэлээд юм болохдоо шийдвэр гаргах хэрэгтэй. Би энэ хороод нэг л амьдрна. Энэ л одоо яг дахиад амьдрна л да амьдрын үргэлжлэнтэй. Яг энэ мөчөд би амьдарч байгаа цагтаа амьдрсан шиг амьдрмаар байна. Бүтээсэн шиг бүтээмээр байна. Тэгээд өөрийн жинхэнэ бүрэн потенциалаараа бүтээмээр байна. Ингийн тулд би өөртөө л уулзах юм байна. За тэгвэл өөртөө уулзъя. Яаж эхлэх вэ? Нэгдүгээр шийдвэр авах нь штэ. Энэ бол яг биш юм байна. Тэгэхээр би өөртөө уулзъя. Нэгдүгээр шийдвэр гаргах сонголт байна. Хоёрдугаар өөртөө орон зай бий болгох. Дандаа ингээл мэдээлэлээр өөрийгөө бөмбөгдөөл байнгын утсаа хараад байнгын завгүй байдалтай хавтал энэ шийдвэр гаргалтанд ч бол энд ч орол ингээл яваад байвал яг л хурж ямаа л тартна. Тийм ээ. Хоёр дахь сонголт нь бол өөртөө гэрэх орон зай гаргах. Бүтээлч байдал судалгаа хэлдэг штэ. Жинхэнэ бүтээлч байдал гэрүүлээс эхэлдэг. Бид нэр орчин үеийн нэгэнд гэрэх цаг байгаа. Ямарх цаг байгаад те. Тэгэхээр захирал хүн өөртөө жоохон ямарх цаг гаргах хэрэгтэй. Тэр нь магадгүй одоо өглөөрт босоод нэг 2 цагийн өмнө уулзсан 2-3 цагийн өмнө өөртөө цаг гаргаж. За тэгээд цаг гаргахдаа за нэгдүгээрт нь орон зай авах нь шүү дээ. Хоёрдугаарт нь орон зай авах нь те. Саваа суллах нь. Хүмүүс даатгаж өгөх сурах. Зарим юм одоо хүнээр хийлгэж сурах. Хүнд итгээд сурах тийм ээ. Бүх хүнд хэрэгтэй байх биш. Яг л нөгөө аврагчийн синдром гэж ярьдаг. Аврагчийн синдром. Тэгээ үнэхээр аврагчийн синдромтой бид нар автцсан байдаг тийм. Бас нэг зүйл нь олон юм биш, нэг л зүйл. Нэг л зүйлийг маш сайн хийх төлөв. Бид нар амжилттай байх чинь diversify хийх чинь тийм гингүүтээ олон юм зэрэг эхлүүлчихдэг. Тэрний оронд нэг л юмаа чанартай хийх тэрэн дээр үнэхээр эксперт болдог. Тэр нэг л юмаа сонгож аваад энийг хийгээд тэгэхээр чи нэг юм цаг хугацаа орон зай бий болно да. За тэгээ орон зай цаг хугацаа бий болчлаа. Тэгэнгүүт нөгөө жинхэнэ сөрөсгөлөдлүүд чинь муух хэцүү бодлууд чинь гуниг ганцаардлуу чинь бүгдаагаад юм. Бүгдаагаад юм чинь нөмрөөд авна штэ. Тэгвэл тэрийг яаж би зөв боловсруулах вэ? Зөв арга зөв хэрэгтэй. Зөв арга зөв дундаа би зарим хүмүүс ингээд өөртөө гаш нэхлэр ихтерхий өнгөрснө ухах гэдэг. Өнгөрсөн дурсамжин дээр очиод ээж аваагаа буруутгаад тийм ээ ингээд дурсамжаа нээх гэдэг. Бити тэгээсэй гэж бодож байна. Учир нь бейс сэтгэл чинь дурсамжаа нээж яхад яг тэрийг одоо цагт болж ийн л гэж ойлгож чаддаг. Тэгэл өнгөрсөн чинь дахиад тавтагдана тийм ээ. Харин тэрний оронд сайхан завсарлага хийгээд миний бие дээр юу болж байна. Ингээд зогсоод үзэхийн цагт миний хаарц, эрөө, тэг хоолой, цээж, гар хуланд юу болд юм бэ? Байж чадал тавчтаа л одоо удаан хугацаанд завгүй амьдралаар амьдэрсэн бол үндэ ингээл ингэцэл явж авах. Тэгэл уцаа шүүрж аваад байж чадал. Тэгэл эсвэл уур хүрээл хэл. Ерөөдөө уур хүрээл хэлэнтэй уур хүрээл бүх юм болохгүй байгаа санагдаад бүх юм замбрааг байгаа санагдаад энийгээ тэрийг ингээл хэлээ шүү дээ. Тэр үед бусдыг буруутгахаа болоод завсарлага аваад өөрлөгөө дотгошоо өнгөөгөөл амьсгалаа уртаар гаргах. Амьсгалаа уртаар гаргах. Бид нар сонин амьсгал уртаар гаргаж байгаа үед вагус мэдрэлийн судалыг төвчдөг.
Тэр нь бол сэтгэл хөдлөлийг зохицуулагч, мэдрэлийн системийг зохицуулагч, машинаар бол туурамж авах. Туурамжлахад тусалдаг бие эрхтэн системийг нөхөн дүлжих тэр парасимпатик мэдрэлийн системийн төлөвийг төвчүүлдэг гол юм судснууд байна. Амьсгалаа уртаар гаргаал гэж гаргахын цагт тэр судал идэвчнэ. Тэгээд ирэнгүүт мэдрэмж гараад ирнэ. За тэгээд мэдрэмж гараад ирэнгүүт анхаарлаа ингээд доош нь буулгаад зүрхэн дээрээ төвлөрөхөөр бас бөө юм болно. Зүрхэн чи яг үгээр хүчтэй цохилол тэ байж адаал бараг тавчтаал зогсож болохгүй штэ. Нөгөө амралт хийхээс айцсан байхгүй тэ. Амарчх нь аюултай гэдэг хөдөлсөн тэ. Ингээл тавчтаал яриш тэ. Тэгэх юм бол би ингээд баруун зүүн ялангуяа баруун зүүн талаа хөдөлгөх, баруун зүүн талаа идэвхжүүл, баруун зүүн тархийг идэвхжүүлээд дээрэс нь мэдрэлийн тэнцвэрийн системийг тэнцвэржүүлж өгдөг учраас баруун зүүн талдаа хөдлөх юм уу тэ. Эсвэл ингээд тогшолт хийх. Эсвэл зүгээр ингээд хөдөлгөж мөдлгөөд ингээд ая тавьж байгаа хөдөлгөж мөдлгөөд ингээд тогшоод амьсгалаа уртаар гаргаад ингээд нэг хэсэг хугацаанд энд байгаа энэ их төвчлийг суллаад өгвөл зүгээр. Тэ? Одоо шил энэ хөдөлгөөн бас болж байгаа. Ингээд тайчигийн юм шиг тэ ингээд санаа. Их юм хийх албагүй. Тэ? Тэгээд ирэхин цагт нэг буугаал ирнэ дээ. Тэнгүүд нь миний зүрх сэтгэл юу хүсэж байна? Хизээ би үнэхээр чин сэтгэлээсээ тэ баяр цангалыг эдэллээ. Ямар нэгэн гадны өдөөгчгүйгээр сэтгэлдээ жинхэнэ баяр хөөргийг мэдэрчээсэн үе хизээ бэлээ. Хэрвээ санаанд орохгүй байгаа бол тэрийг бүтээе гэдэг бодол орж ирж штэ. Юунаас би тэгвэл баяр жаргалыг авдаг вэ? Гэт бодоод эхлэх нь штэ. Хүн ухамсар бүтээдэг гэдэг нь зогсолт хийгээд юу болох байгаагаа ажиглаад энийг өөрөөр хийгээд өөрөөр хийх сонголт нь ороод ирдэг. Тэгээд тэр шийдвэр гаргачихж байгаа учраас сонголт хийчихэж байгаа учраас тэрийг өөртөө татаад авчдаг. Харин зогсолт хийхгүйгээр нэг л юм татаад байгаа чинь юу болж байгаа юу болохгүй юм бүү мэд. Зүрх сэтгэл үүсэж байгаа юм бүү мэд. Тэгэхээр ухамсарал ганцхан бүтээдэг гэдэг нь зогсолт хийгээд энэ болж гин энэ болохгүй байна. Тэгээд нөгөө фидбек систем ажилладаг байхгүй. Энэ болж байгаа гэдээ хэлчихэнгүүт болж байгаа юм а тархич нь илүү татна. Энэ болохгүй нэг за тэгвэл энийг өөрөөр солиё гэдэг юм сонголтод орж ирнэ тэ. Тэрнээс өмнө бол ямар ч шинэ мэдээлэл хүлээж авах боломжгүй бол. Тэгэхээр иймэрхүү энэ ингээл ерөөсөө бид нэг даалт ухамсар гэж ярьдаг тэ. Даалт ухамсарыг програмчлахад одоо өөрчлөхөд буюу өнгөрсөнд чинь 95% даалт ухамсар гэдэг нь ерөөсөө хуучин бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд л тэнд ингээд хадгалагдсан, програмчлагдаад автомат болсон. Автоматар таныг удирдал явж байгаа. Тэрийг л хэлээд. Тэгээ ийм байдлаар зогсолт хийхийн цагт даалт ухамсараа бид нар шинээр програмчлах буюу шинэ бодол, шинэ мэдээлэл, шинэ сэтгүүг оруулах боломж бий болж байгаа. Энэ нэг ухамсар бүтээдэг гэж та хэлээд шүү дээ. Яг одоо миний зүгээр анзаарснаар бид нэг ийм зүйлийг бас айгүй анзаарч ойлгох хэрэгтэй юм байна. Одоо бид нар чинь ирчүүжгээд ойлгохоор л голдуу нэг одоо бие махбодтой холбож ойлгож шүү дээ. Тэгтэл чи одоо эмоционал юм байна те сэтгэл хөдлөл. За тэгээд мэдээж одоо оюун ухааны юм байгаад байгаа. Тэрнээс гадна одоо юу гэдгийг те одоо бүр амьдралын зорилго, үнэт зүйлс гэдэг зүйлсэн ч гэсэн одоо юу гэдгийг тэр ирч хүч гэдэг ийм багц ойлголтод орох гээд байх шиг байна те. Тэгэхээр юу гэдгийг нэг одоо таны бизнес чинь одоо зөвхөн таны дансан дах мөнгө эсвэл одоо юу гэдгийг те энэ материалыг нөөцөөр эсвэл таны одоо өдний хүртэл авч одоо эзэмшсэн мэдлэг ур чадвар хязгаарлагдахгүй нөгөө цаана дахиад unlimited energy source гэх тэр нэг өөр бусад одоо агуутартай том гэж хэлчихэд болох тэр дэвш хүчний урсгалыг өөрлөгөө дуудаж болдгийг шивчийг л ойлгох гээд байна тийм. Яг байна. Стогоо асуулт асуулаа. За ухамсар гэдэг нь ухамсар бүтээдэг гэж хэлсэн. Ухамсар гэдгийг биш те энерги гэж ойлгож байна. Consciousness те ухамсар гэдэг бол energy гэсэн утгатай. Тэгэхээр сонирхолтой нь юу гэхээр ухамсараа нээхийн тулд буюу зогсолт хийх хэрэгтэй болж штэ. Тэгээ зогсолт хийгээд ингээд тайтгараад буугаад ирэхийн цагт бид нарт нэг өөр сэтгэл хөдлөл мэдрэгдэнэ нэг амар амгалан ч юм уу нэг арай тайван тогтун байдал. Тэр үед тарих бидний бие энергийн өөр давтамжаар давтамж долгионтой болчдөг. Тэр ч бадгаа 200 бид нар зогсолт хийж анзаардаг болохоос өмнө 200 ГГц-аас доош сэтгэл хөдлөлд амьдарч байгаа. Тэр яг хөглөр мөхөгч destructive energy буюу өөрөөгөө мөхөөдөг тийм энергийн циклд орсон явж байгаа. Нэг юмыг зүтгэж байгаа бүтээн нөгөөтг нь ураал ундаг.
гарлаг гараал авчдаг. Юу гэдгийг те нураал ундаг. Яаж яжаал нэг болдог те. Харин ингээ зогсолт хийгээд шинээр баяр миний жаргалтай мөчөө үлээ. Надад амраа болон сайхан аз жаргалын өгдөг үлээ. Миний сайхан мөчөө үлээ гэд ингээд зүр сэтгэлдээ дээд арай те эрг сэтгэл хөдлөлийг дасгалжуулаад ирэнгүүт тархины давтамж чинь ингээ 200 ГГц-аас дээшээ болоод ирлээ. 400-аас дээш болоход 250-аас дээш болоход та creative energy буюу бүтээгч энергитэй очиж байгаа. Тэгэхээр энерги өөрийгөө сэлбэл дүүрэл яваад байна гэсэн. Та нэг юм бүтээхэд тэр чинь нураад ундаг биш. Тэр юм бүтээ тогтно дараагийн том урсгал руугаа ордог. Энэ бол энергийн бүтэн байдал очиж байгаа байхгүй тий. Тэгэхээр ухамсар бол энерги юмаа гэж хэлж байгаа нь. Ухамсар ажиллахын тулд танд өндөр сэтгэл хөдлөлийг өндөр дээд сэтгэл хөдлөл, хайр, талархал, баяр хөөр, нийт сэтгэл танаас ялгарах учиртай. Тэр нь 400-аас 350-аас дээш ГГц үйлсэлтэй байна. Тэгээд эренгүүт чинь дагаад нөгөө энергийн үйлсэл чинь өндөр болчихж байгаа. Тэгээд тэр энергийн үйлсэл өндөр байгаа үед яадаг вэ гэхээр хорвоогийн квант ертөнцийн дээд үйлслийн энерги мэдээлэл рүү одоо антеннаар холбогдчихж байгаа гэсэн. Мэдрэлийн систем бие чинь радио шиг яхна. Дээд үйлслийн энерги мэдээлэлд холбогдчихно гэсэн. Тэгээд эренгүүт нөгөө мэрэгэн ухаан орж ирнэ. Цоошин шиглүүд орж ирнэ. Энэ л байсан байж тэгээд гой ухаарлууд орж ирнэ тий. Өмнө нь бол зүгээр л зүтгээд байгаа нь хариулт нь орж ирэхгүй. Эсвэл хүнээс зөвлөгөө авал тий. Чи нэг шийдэд өгөөч гэл. Харин дотроосоо ингээд дүүрээд дээд сэтгэл хөдлөлийг үйлс одоо давтамжтай болоод ирээд яг тархич нь энергиэр дүүрчиж байгаа. Тэр үед дээд сэтгэл хөдлөл чинь хүнийг ирч хүчээр байлгаана. Дээд сэтгэл хөдлөл нь одоо хайрны сэтгэл талархал одоо уураас уур бухимдал ичгүүр гэмшил бол дандаа яах нь зүр сэтгэлийг хаана тэгээд энэс доош мэдрэмжгүй болгоно энергийн доод үйлдэл 200-аас доош явж байгаа байхгүй тий. Харин зориудаар талархал хайрны сэтгэлийг төвчүүлээд ирэнгүүт чинь энерги одоо цалхаан соронзон орон зай чинь бүтэн болно. Энэ чинь энэ дээд сэтгэл хөдлөл чинь нөгөө зүрхнээс гарч байгаа байхгүй. Зүрхний сэтгэл хөдлөл. Тэгээд зүрх чинь өөрөө тархинасаа 5000 дахин илүү энерги үйлдвэрлэдэг. Тэр энерги чинь зүрхнээс чинь халаад дүүрээд ирэхин цагт тархич нь энергиэр балхаад дүүрээд тэгээд тархич нь өөрөө антенн болоод авчих. Энэ нөгөө нэг яг хуу би сонсч байгаа хүмүүстэй илүү нөгөө нэг одоо ялгамжтай болох гэдээ оролдъё л да. Одоо нэг дуу гэрэл энтер чинь бас тодорхой юм одоо энерги үйлслэл ингээд долгионууд явж байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг хүн бол тодорхой нэг давтамжаар ингээд гэрлийг хүлээж аваад бүх юм ингээд дүрсчүүлж чардаг. Тодорхой давтамжаар бас ямиг сонсдог те. Гэтэл цаана юу гэдгийг одоо гэрэл дээр бол гамма, рентген одоо юу гэдэг янз янзын өөр хардаг тийм одоо бас долгионууд байгаа шүү дээ те. Одоо юу гэдгийг нөгөө хүний сэтгэл хөдлөлч гэсэн цаасаа хэллээ те. Ингээд 200 Гц дэшээ гарчвал тэр хайрны сэтгэл гэдэг чи яг л нөгөө нэг гамма рентген гэдэг шиг амьдралыг арай өөр өнгөөр харах тийм илүү баялаг өнцгөр харах боломж олгодог гэж хэлэх гээд шүү дээ. Яг үнэ. Тэгээ гэрлийн давтамж байхад бид нар зөвхөн гэрлийн давтамж одоо нүдэнд харагдаж байгаа зүйлс аваад бидний тарих 2% л хардаг байхгүй. Тэгэхээр бид нэр бодит ертөнцийн 2% л одоо бүх юм гэрэлтэй гэж үздэг мөн үү? Фотон гэрэлтэй гэдэг штеп. Тэр гэрлээс бид нар 2% л орж ирдэг. Тийм чадамжтай. Тэгээд хүний ууг нь бол бие 99.99%. Материалын ертөнц 99.99% энерги байхгүй. Энерги мэдээлэл. Бид нар стрессийн цикл байхдаа буюу тархины давтамж чинь бета дээр. Бета гэдэг нь стрессийн цикл ярьж. Стрессийн юм давтамжин дээр байгаа үед зөвхөн бодит ертөнцийн 1%, 2% л орж ирж байгаа. Тэгэхээр чи нөгөө бүрэн потенциалаар ажиллах уу? 2% нь харж аж юунд нь уурлаад байгаа тийм. Тэгээ 2% нь харж байгаа юм чинь бизнес хийж байгаа юм чинь нэг газараа гацхгүй яах вэ те. Гэтэл ийм их боломж хорвоогоор дүүрэн байна. Үнэхээр unlimited energy буюу хязгааргүй энергийн одоо энергийн гэд давтамж байдаг. Тэрэнд та зүрхээ нээгээд тархиа энергиэр дүүргээд тэр уялзалд одоо антенна тааруулж чадах юм бол хорвоо ертөнцөөс бүр ингээд энэ хорвоо дээр байхгүй цоошин мэдээлэл мэдрэмжүүдийг та ингээд буулгаж ирээд байна аахгүй. Хин нэгэн хүнээс заавал очиж зөвлөх албагүй, өдөр шөнөгүй бодох албагүй. Бүх юмаа хаяад унтаад мад үзүүдээр гарч иж болно. Унтаас эрхийн цагт хариулт нь ороод ирдэг. Тэгээ synchronicity гэж бас ярьдаг л да яг. Хүсэж байгаа юм чинь хүүг ая нийлээд ая зөнгөөрөө бүтдэг болоод ирдэг. Мэдээж танаас үүдэл гарна.
Та юмаа хамгийн сайнаар хийн. 50% хийн мөн үү? Нөгөө талын 50%-ийн энерги чинь тантай уулзаад бүтэн болоод ороод ирдэг. Энэ яг уу манай монголчууд их сайхан ойлгодог л тоо. Ойлгодог. Тэгээ одоо бол яг баруунд энийг шинжилгээ ухаанаар нотолж гаргаж ирж байна. Ялангуяа Зүрхний математикийн институт энэ зүрхний судалгаа хийснээс хойш хүмүүс арай нээлттэй болж ирж байна те. Тэгснээс баруунд бол зөвхөн раснаа сэтгэлгээгээс шүтдэг байсан те. Одоо бол арай нээлттэй болж ирж байна. Тэгээ бид нар хүсэлт ийгээд өндөр дээд сэтгэл хөдлөлд өөрийгөө тасгалжуулаад одоо буддизмд бид нар зөндөө сонсдог штэ. Энэрнгүү энэ сэтгэлд өөрийгөө тасгалжуулаад ирэх юм бол эдгээр чинь тусдаа биш байгаа байхгүй юу? Бизнесийн хамгийн чухал инновац тэр ахид өсрөнгөө хөгжил ерөөсөө л тэр зүрхний мөн чанараас гарч ирдэг. Тэр үнэт зүйлс зүрхний мөн чанар байхгүй. Үнэт зүйлсийг бид нар толгоогоороо дагах боломжгүй. Одоо манай нийгэмд чинь нэг юм чин шудраг юмэг ингээд сайхан ийм мөн чанарууд өгүүлэгдээд байна шүү дээ. Хуурамч байха болмоор байна гэл те. Ингээл хээл хахуул махуул болмоор байна гэж шүү дээ. Энэ бүхнийг даван туулах хувьсгал хийх маш чухал зүйл бол олон хүний зүрх сэтгэл нэгдэг. Олон хүн зүрхнийхээ мөн чанарыг сонсоод өөрийн дахин давтамжгүй тэр өгдлийг дотроосоо гаргаж ирээд тэрэндээ үнэн амьдрах үед зүрхний мөн чанаруудаараа амьдрах үед тэр нөгөө жинхэнэ үнэт зүйлсээ шудраг байдал, нинж байдал гэх нийгэмээр бидний одоо хүсэж байгаа. Одоо бид нар ингэж амьдрмаарг байна тий. Тэр хүсэж байгаа тэр сайхан цаг ирнэ аахгүй тий. 11 сард бас Вьетнамд одоо бас яг юу гэдгийг тий нэг өөртөө уулзах юм бас нэг юм хөтөлбөр гэх юм уу зохиогч юм. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд өндөрлөө тийм ээ. За тэгэхээр бизнес эрхлэгч хүмүүс бол үнэхээр завгүй амьдралтай. Тэгээд тэр завгүй амьдралаас завсарлага аваад орчноос солиод нөгөө зогсолт хийх гэдэг шүү дээ. Тэгээд өөрийгөө бүр холдуулж яагаад тий. Өөртөөгөө жинхэнэ чин сэтгэлээсээ уулзаад. Тэгээд сэтгэл хөдлөлөө, дээд сэтгэл хөдлөлд өөрийгөө тасгалжуулаад тэр ч байтугай бүр дээд сэтгэл хөдлөлөөс халаад тий. Цаад талын тэр цоошин энерги мэдээлэл ухамсартайгаа уулзаад өөрийгөө цоошинээр бүтээх хэрэгцээ монголчуудад байна гэж үзээд 2026 оны 1 сарын 4-өөс 11-ний хооронд Вьетнамын Натранг арал дээр 7 хоногийн бясалгалын дотоод сэтгэлийн аяллалын ретрит зохион байгуулж байгаа. Би өөрөө сая 4 сард 7 хоногийн ретритэд яваад сүүлийн 6 сард би 5 дахин өсрэлт хийчихэж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд жинхэнэ өсрэлт гэдэг бол дотоод сэтгэлдээ өсрэлт бий болгосноор л ирд юм байна. Бид нар 1000 рационал сэтгэлгээгээ ажилуулад, ном уншаад яг хөө тодорхой хэмжээнд сайжирна. Гэхдээ үнэхээр та цоошинээр өсрэлт хийж бодож байгаа бол цоошин амьдралыг бүтээ, бизнесээ дараагийн түвшинд 5 байтугай 10 дахин өсгөе те 20 дахин өсгөе гэж бодож байгаа бол дотроо л өсрэлт хийх юм байна. Гэдэг би бүр ингээд өөрөөрөө мэдэрсэн учраас энийг монголчуудад ялангуяа бизнес эрхлэгч асар их амьдралын ачааг үүрж явж байгаа эдийн засгийг нуруунд дээрээ тээж явж байгаа хүмүүстэй бэлэг болох үднээс хаа ясан Канада улсаас те Вьетнамыг зорж иж очиод энэ 7 хоногийн ретритийг зохион байгуулж байгаа. Энийг бол би уламжлал болгон жил болгон хийх санаатай байна. Энэ бол би яг чин сэтгэлээсээ. Тэгээ зориг ханаас гардаг вэ гэхээр өөрийгөө таньснаар гарч ирдэг те. Миний цаад жинхэнэ мөн чанараас ундарч гарч ирж байгаа зоригтой маань, мөн чанартай маань холбогдсон юм бэлэг байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгч хүмүүстэй өөртөө энэ бэлгийг нэг бариад, өөртөөгөө уулзаад бизнесээ өөрийгөө дараагийн түвшинд гаргаад ирээсэй. Тэ? Жинхэнэ өөрөөрөө нэг тэ энэ хорвогийн үннийг таниад амьдрсан шиг амьдраад бүтээсэн шиг бүтээгээд ямар сайхан тэ хорвог туулваа гэдэг нэг эргээд хараасаа гэсэн үгнээс энэ ретритээ зохион байгуулж байна. Тэгээ ретрит маань 1 сар болох ч гэлээ. Бүртгэлийн хугацаа нь 11 сарын early bird буюу эртэж шуухаа 11 сарын 11-нд дуусч байна. За тэгээ 12 сарын ихээр бол бүртгэл нь хагдана. Зөвхөн 100 хүнд зориулсан байгаа. Тэгэхээр хэрэг сонирхчийн бол эртхэн бүртгүүлээрэ. Тэгээ энэ цагийг өөртөө гаргаж чадвал магадгүй таны хамгийн том хөрөнгө оруулалт байна. Миний хувьд бол тийм байсан. За баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. За бизнесийн подкастын сонсогч үзэгч та нар одоо та бүхэн манай бизнесийн подкастын YouTube channel-ыг дагаарай. Лайк, share, комментээр нэг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээ манай зочноор
олон улсын зэрэгтэй Somatic coach. Тэгээ Somatic coach гэж хэн болохыг саяас яриад явуулаас анзаарсан баг тий. Боломоо зөвлөх мань оролцлоо. Ингээд таны ажилд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. Сайхан ярилцлаа. За баярлалаа.